1957 оны 11-р сарын 14-нд нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд доржийн 741-р тушаалаар тусгай групп томилогдлоо. Сайн бацааны өрхөм өдөд үзэгчтэй 25 дугаар сууг телевиз дуйлын дэрэг сурлаас нэвтрүүлэг өргөжилж байна. Энэ удаагийн дугаараараа цагдаагийн дэд уранда онц сэргийлэгч, улсын цагдын сэргийлэх ерөнхий газрын ахлах төлөөлөгч, Сэлэг аймгийн цагдын сэргийлэх ангийн дарга Эргэнэ агаарын тээврийн цагдын сэргийлэх ангийн даргаар ажиллаж байсан цагдын сэргийлэхийн хүндхэн албанд ууггүй үн шударгаар 40 гаруй жил алба хаасан цагдаагийн дэд уранда Говьтай аймгийн Харьяат Норвын Баасан дуржин ууггүй хөөцөлдөөний үр дүнд илрүүлсэн хүү амны онц ноцтой хүнд нэгэн гэмтэргийн тухай та бүхэнд өгүүлэх гэж байна. Цагдаагийн дэд уранда Баасан дурж Сэлэг аймгийн цагдын сэргийлэх ангийн даргаар ажиллаж байгаад 1977 оны сүүлчээр хуучнаар зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны академийн дээд курст явж суралцаад 1978 оны ихэр ирж ажилдаа ороод удаагүй байсан үе. Мэргэжил дэвшлүүлж альва бүрхэг хэргийн намтар түүхийг төвөггүй бүтээж гол зангила учир зүг нарийн олж өөрийн эзэмсэн мэргэжил албандаа ууггүй зүтгэлтэй цагдаагийн ахмад хүү амны онц ностой санаатай үйлдэгдсэн нэгэн хар хэргийн араас өдөр шөнөгүй хөөцөлсөний үр дүнд учиг гаргаж илрүүлсэн гэдэг. Малчтын баярын дараахан Сэлэг аймгийн Баян хараатын сангийн аж ахуйн дарга Нагнаас өргөч манад элсэлтээр нүүж ирсэн малчин зэлээ булган нарын амнасыг тэдний туслах малчин зэлээгийн дүүгийн ганц охин болох Бурмагийн нөхөр хар замбаа гэгч хүн бүрлгэж гэр орныг нь шатаагаад ор сурггүй алга боллоо гэсэн сэтгэл сэртхийлгсэн олныг төгшөөсөн төгшөрт мэтээг аймгийн цагдаагийн газарт дуулгасан байна. Амгалан тайван байсан нутгийн ард иргэд болон малчтыг энэ төгшөрт мэдээ айц давтуулжээ. Цагдаагийн ажилтан Баасан дурж тэр даруй шуурхаасан төгшөр өгч ажлын хэсгийг бэлэн байдалд оруулж үүрэг даалгавар өгөөд хэргийг шалгах бүрэлдэхүүнийг авч прокурорын хамтаар хэрэг гарсан газар руу яарвчлан очисон байна. Ингээд хэргийн газар ажлын хэсэг очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад том жижиг хоёр гэр шатаад дуусчихсан зуухан дээр нь тогоо буузны жигнээ хөөр дортог болон үлдсэн байжээ. Гэрийн шатсан бууран дээр гэрээ эзэн эхнэр бололтой хоёр цогцос танигдахгүй болтлоо шатаж нүүрс болсон байлаа. Цагдын сэргийлэх ажлын хэсгийг хэргийн газар наривчлан үзлэх хийхин зэрэгцээ уг хэрэгтэй холбоотой байж болох уг хэргийн гэрч болох айс сайхалтай хүмүүстэй уулзаж хэргийг тодруулж цаг алдалгүй үйл явцыг наривчлан судалж эхэлсэн байна. Нутгийн хэрэгтэй уулзаж тодруулга асуулга хийх явцад тухайн шатсан гэрт хоёр хүн шатсан эхнэр нөхөр харин дүү охин нь байгаагүй гэдэг нэгэн тодорхой сэжүр гарч иржээ. Үүнийг магадлан нэгтгэхийн тулд энэ мэдээллийг анхлан өгсөн Баян хараатын сангийн аж ахуйн дарга Нагнаас өргөнтэй биечлэн уулзахад хөргөн болох замбаа эхнэрийнхээ ээжийн том ахынхан амь насыг бүрлгэж гэртээ юутанд бүгдийг нь хууш шатаасан. Аас Бурма! Бурма чи намайг зүгүүн алсан гэж хүндэт юм бол Бурма гэж болохгүй Бурма. Алуурчин болох этгээд замбаа эхнэр Бурмагчийн араас хашгичаад орилоод байсан. Бурма шийдсэн алуурчны гараас амь мултран зугтааж айлд очиж бүгж нуугдсан байсан гэсэн шинэ мэдээллийг цагдаагийн мөрдөгчд өгсөн байна. Энэ чухал мэдээлэл хэргийн үйл явцыг нэг чигт чиглүүлж өглөө. Ингээд сангийн аж ахуйн дарга Нагнаас өргөнгийн хэлснийг баттган цагдаагийн ахмад хэрэг хардаг шүн нөхрөөсөө зугтаасан гэрээ шатаалгасан гэх
бурмаа гэгч эмэгтэйтэй уулзаж тодруулга авч эхэлсэн байна. Би ахын очиод байжсэн. Тэгсэн чинь орой морьтой давхиж үрчрээ бөө хэрүүл болоод ахыг аваа явсан. Тэг би сандраад ихч араас нь гараа явсан чинь. Мо хөсрий гуйлагчин гот. Гуйлагчин гот. Муу аригчин чи амьдрал авч авч чадахгүй ээжээ чи чамаагүй охин дүүтэйгээ суулгахгүй манай гэрээс заавчи. Тэгвэл тэгээд голын тийш очил буун дуу гараад би юу болсныг сайн ойлгоогүй. Ахмадын анхаарал татах нэгэн зүйл бол тухайн хэргийг үйлдэгч балмад этгээд болох замбаа гэгч хэрийн газраас мөр бууруулан зугдахдаа талигаа чин буу сумыг авч явсан гэсэн үг яриа цаана төгшүр айдас дагуулж эхэлжээ. Учир нь ах эгчигээ гэртийн шатаасан алуурч болох замбаа яг хаашаа чиглэснийг дараачин хохирогч хэн болох болоо гэсэн эмзэглэл цагдаагийн ажилтан баасан дурчин сэтгэлийг өөрийн гэрхгүй эмзэглүүлж хатгаж эхэлсэн байна. Замбаг явсан зүг чиг байга байрлалыг нэн яралтаа тогтоох шаардлага гарч ирснээр бүрэн зэвсгэлсэн этгээдийг нэн яралтаа цаг мөчтөө уралдан байж илрүүлж барих ёстой гэсэн хатуу чиг гарган мөр огтолж эхэлсэн байна. Ингээд хэрэгтэн болох этгээдийн хаашаа явсан чиглэсэн болохыг тодорхойлох зэрэгцээ хэргийн газрын үйлчилгээг яралтаа хийж дуусгах, цогцсуудыг төвд яралтаа хүргэх үүргийг эрүүгийн ахлах төлөөлөгч хушууч самбууд үүрэг болгож өгөөд цагдаагийн Ахмад ажлын хэсгийн хамтаар чиг гарган товлсон газар руугаа явхад замын хажуугаар давхирсан морины мөр олсон байна. Ингээд энэ мөр хохирогчийн гэрээ ойролцоо байсан морины мөртөө ижил болохыг тогтоожээ. Учир нь морины зүүн урд талын хөл нь газар зурсан болох нь гэрхаа мөрдөгчийн хараанд өртсөн байж. Тэр морин сумын наадам 2 жил дараалан төрөөлж байсан. Сүүлийн жилүүдэд хулган яр гэгч өвчнөр өвдсөн морины хөл тийм эмгэг онцлогийг бий болгосныг ч мөрдөгч цагдаагийн ажилтан Ахмад нутгийн хүмүүсээс тодруулж мэдэж авсан байна. Уг сэжиг үхий тодорхойлсон мөрийг дагаж явтал хаттай уул руу чанх урсгал голтаагаад гэнэт цагдаагийн ажилтны нүдний үзүүрт модон дунд нэг хүний бараа цохолцоод доошоо уруудан голтаагаж алгуулжээ. Тэгэж эхнэр бурмаг хэлснээр цагдаагийн ажилтнууд бүрэн зэвсгэлсэн алуурчны араас явж яваа тул болгоомжлох нь чухал байлаа. Нөхцөл байдал ээдрэтэ осолтой болсон ч цаг алдаж болохгүй тул Ахмад төлөөлөгч хоёр талаас нь айжин өгсөж барьж авъя гэж тохижээ. Гэтэл уг итгэд нүцгэн шалдан хар гүүхэгээр гол хөндлөн тулаад ажлын хэсгийн чанга дураарлаа. Ахмад ч цаг алдалгүй араас нь ухс хийсэн байна. Энэ зоримог шийдвэр амь насанд аюултаач гэмтрэгтнийг ор сургуу алгуулахаас өмнө барьж авахын тулд аливаа нэгэн эрсдлийг үл хайхран цагдаагийн ажилтан эрс шийдэмгийн шийдвэр гаргасан нь энэ байлаа. Тэгээд ч нөгөө нүцгэн этгээдэг голоос холдуулалгүй газар дарж барьж автал намайг хар замбаа дээрэмдэд нүцгэлчихлээ. Муу хог тарал би буудандаа гэж орилж тээжилж гарчээ. Нөхцөлд ийм болсон ч тухайн хэрэгтэн замбаа хааш чиглэсэн болохыг асууж лавлахад нүцгэн миний бор морийг унаад гол уруудаад арилаад өгсөн. Монхоогийн орж гарах байх. Энэ зүгт өөр айл байхгүй шүү дээ гэж нулимс туслуулан харамстай гэгч нь санаа алджээ. Ингээд үл мэдэгдэх алуурч гэмтрэгт мөртөө болоод цаашаа мөр буруулан алслан одсон байж болно. Голын жавар даарч чичирсэн нөхрийн үгэнд цагдаагийн ажилтан итгэсэн ч эргэлзэх сэтгэл төрж эргэн тойрны газрыг наривчлан шалгаж нягтлсан байна. Цагдаагийн ажилтан баасан дурж Ахмадтайгаа зөвшөлдсөд гэмтрэгтэн хүүтний голын ихийг чиглэсэн болохыг тогтоожээ. Ингээд замбаад хуу дээрэмдүүлж нүцгэлсэн эрийг авч хошуус самбуутай уулзан уг гэмт итгээд хүүтний голд айлуудаар хоноглож дахин гэмтрэг үйлдэж болцсохгүй гэж үзээд нутгийн ардуудаас хэд хэдэн морьтой хүнийг дайчлан цагдаагийн ажлын хэсэгтээ хамтруулан тэр орчмын бүх айлуудын ойр орчмыг савнаж шалгаж эхэлжээ. Хөтөлгөө мөртөө итгээд нэгч айлаар ороогүй готход мөрөө бууруулан холдохыг хичээж байгаа нь илт байлаа. Тэгэж хав ойрын айлуудын хүмүүс гаднаас хүн амтан ирээгүйгээд тайван амгалан байсан байна. Сурах чимээ гараагүй учраас маргааш нь өглөө хүүтний голын хүндээгээр мөр огтлвол урагшаа шуудхан явсан мөр болсон байна. Уг мөрийг мөрцөөр нэгэн бригадын төв орж тентхийн айлуудаас сурахад хүрэн ногоон дамбаалтай
Нэг малгайтай хөдөлгөөн мөртэй хүн өчигдрөөрөө дархны чигт шууд явж өнгөрсөн гэж хэлжээ. Ингээд хошууд самбууг Дархан хотын аюулаас хамгаалах хэлтсийн загдан зэрэгэл хангитай холбоо ярьж хотоор эрен сурвалжлах ажил зохиолохоор явуулаад цагдаа ажилд анхандаа баасанд орж өөрийн хүмүүсийн хэлсэн чиг баримжааг барин уг мөрийг үргэлжлүүлэн мөсгөж эхэлсэн байна. Мөн дархан эрхэд салхитын төмөр зан буудал зогсоолуудыг хяналтанд авч хотын захын айлуудаар эрен сурвалжлаад ямар ч сураг ажиг гаргаж чадсангүй. Ямар нэгэн сэжиг ажиг байх ёстой гэдэг үүднээс ажлын хэсэг цаашлан эрен сурвалжлах ажлаа үргэлжлүүлсээр төмөр замын гарман дээр ажиллаж байсан замчтаас үг тодруулахад 100 хараагийн чиглэл төмөр замын далан дагсан жижиг гүүрэн догоомортой хүн гарсан гэдэг яв цав өмссөн хувцас унлагын морь зүсийг нь тодорхой хэлжээ. Ингээд мал үргээд рүү явж сурлаж тандалт хийтэл хамгийн захын айлын үеэн дээр хүлэрч ус улсан бараамар уяатай байлаа. Цагдаа ажилтнууд сэрэн жалдалгүй шууд гэрт явж уртал гэмт хэрэгтэн байсангүй. Харин нэг залуу орондоо хэвтэж байжээ. Сая танаагаар ороод гарсан ааж юу? Гадаа чимээ гарлаа. Морь хараатхыг гараад явсан. Өмнө ер нь хараагүй юм байсан. Хол зам туулж хэдэн мал хайж яваа гэж надад хэлсэн. Өөр юм хэлээгүй. Гэхдээ зэрүү сарвал эвгүй царайтай нөхөр байна мөлий гэжээ. Яг энэ торгон агшинд ахмад гэмт итгэдэмөр яагаад энэ айлаас холбоо уяатай байдаг вүлээ. Манер яагаад явган буу зэвсэггүй энэ айлд орж ирсэн бэлээ гэд олон таавар араараас хөөрж эхэлжээ. Учир юугүйс гэмт итгэдэмөр итсэн эсвөгөөс хавь өрийн айлаас морь унлах хүнс дээрэмдэх гэд зэхэж байснаас гарцаагүй гэсэн нотлогоо версэд өвшүүлээ. Эрлийн үзүрийг голын шууруу чиглүүлж самналт хийсэн байна. Мөн эрэлд оролцож байгаа хүмүүстэй эндээс холгүй гэмт итгээд халуун зэвсэгтэй байж болох тул болгоомжтой байхыг сануулга тэр агшинд хавь өрийг зочион буун дуу гарчээ. Гэтэл хоёр дахь буун дууны дараа өөмөв чаавас мөн үнхэлцэг гэж бохомд нь харах тэртээ цаануудны ард сонсогдсон байна. Манай итгээдийн буу баарч замаг гацжээ. Энэ эсэх хугацааг ашиглах ёстой гэж үзээд Ахмад ухсын дайрсан байна. Энэ хэргийг үйлдвэрч Замба Увс аймгийн харьяат бөгөөд баг залууд Улаанбаатар хотод шилжин ирж гутлын артельд манаачаар ажиллаж байхдаа хулгайн хэрэгээр ял шийтгүүлж байсан. Шоронгоос гараад геологийн хайгуулын экспедицүүдэд галч тогоочоор жилвэр явдаг байжээ. 1970-ад онд Арангай аймгийн Тариатад хайгуулгантай ажиллаж байхдаа дээрх айлын дүү охинтой танилцаж удалгүй тэр айлын хүргэн болж хайгуулан ажиллаа орхисон гэдэг. 2 жилийн дараа Баян хараатын сангийн аж ахуйд Хадам ахын хамтаар малчнаар шилжин ирж амьдэрсэн. Хадам ах нь сангийн аж ахуйд малчин болж Замба эхнэрийн хамтаар тэдний туслах малчнаар ажиллаж эхэлсэн байна. Гэтэл Хадам ах эгч хоёр нь хүргэн дүүгээ гадуурхаж хавчиж хягтаг болсноор барахгүй хөөж тууж дүү өхнөө дэрэгдээ авчээ. Мөн Замбагийн ганц урдан хэрэг хэд утгаараа сольж бүкс мөнгийг нь өөхгүй луунжиж охин дүүгээрээ боосонд ус санаж айл гэрийн өрхийг нь татаж гал уламтайг нь самрах хорон санаа дэвэрсэн гэдэг. Тэгэж таарч тохиргоо гэд хологдсон хүргэн Замбаа салж нүүн умбар боргэрэ малын эмчилгээ тэжээлийн цэг дээр барьж мал нядлах боловсруулах гэд аар сайхан ажил зүтгэж тус тусдаа амьдрах болжээ. Гэвч манер авгаа дээр өдөр болго ирнэ. Тэр тоолонд нь Хадам ах нь элдвийн хорон үгээр доромжилж хөөж туудаг байж.
Өөрийн ганц хүүгээ өөр дээрээ би авъя гэхээр чиний хүүхэд бишээ гэж даапаална. Хурдан үрэг авъя гэж мөнгийг нь төлөөд. Чам шиг амьсгахыг ойлгож энд ямар мөнгө байдаг юм гээд нүүр нүдгөө зохиж авсан удаач гарчээ. Даанч замбаа ихнэр хүүхдээ бараадан хадам ахынхаа хаяанаас холдож чадахгүй явжээ. Гунж гутраад арх амсах тоолондоо ихнэр хүүхдээ авч чадахгүй гэхэд хурдан борныхоо өн хөлс мөнгөө чамаас авна өгөхгүй хадам ахыгаа алнаа гэж зандаг байж. Ингээд тэр гай дуудсан өдөр замбаа хог шил арх уугаад одоо тооцоо бодох цаг болсон өшөөгөө авъя гэж эрс эргэлтгүй шийджээ. За миний муу хөргөн ахта нөгөө морой өгнө гэснээр өгчих ах нь удаахгүй. Тэр мөнгө төргийг нь өгнө. Гэхдээ би ямар ч юмас ингэж юм гууж байсан биш дээ тийм ээ. Хэдхэн сарын дараа мөхс мөнгийг нь ах нь чиний гарт атгуулчихна гэж хадам ахыгаа хэлэхэд замбаа хэсэг бодол хийснэ. Таавлаа хэд мөнгө төргийг нь удаахгүй байгаа гэж. За хорглоо тоолсон хүний зам битгий гаргаа ахын заагвал явгүй шүү. Барьцаа болгоод энэ хит утгаа чамд өгье. Эд мэддэг хүний дэргэд гаргаж байгаараа эд мэддэг малын хажуунд бүү гаргаа гэж. Басамжилсан уу, бардамсан уу бүү мэд инээд тохуу болгоод хит утгаа өгсөн байж. Энэ цаг мөчөөс эхлээд үлдэгдэл мөнгө өгөхгүй луунжиж, өвнөөсөө үүдээд дүү охиноо чамтаас суулгахгүй. Мөнгө үнэрлэж, юм үзээгүй гуйлгачин гэх зэргээр доорд үзэж, харааж өрөөж, хатгаж түлхэж эхэлсэн байна. Хадам аха зансан замбаа мөнгө хэд утгаа өвөртлөөд танд хүнийхээ морийг гууж унаад хадманд очижээ. Хадам ахыгч хоёр нь хүргэний нөгөө сурсан ёозгүй зангаараа хүлээн авч хөргөнч гуудгаараа гууж тэгээд төд удлаагүй мөнгөнд тоногтой хэд утгыг нь ширээн дээр нь буцааж ав гэж шулууджээ. Ингэж тэр өдрийн одон харвсан ч гэмээр золгүй аимшиг тэрэг болсон байна. Хомзон би санаагүй. Эхнэртэй минь намайг байлахгүй гэд гэрээс өөхөр нь уур хэлээд. Миний хурдан үрээндээ биш. Тэр мороор зүгээр халгаж өгөөш хийсэн байна шүү гэж онц ноцтой хэрэг үлдэгч замбаа байцаалтан дээр өчжээ. Ахын ямиг бүрлгээд тэгээд гэрээс гарч гүйсний дараа намайг энэ хэргийг хийсэн гэж хүн амьтанд игч хэлэх байх гэж бодоод модны захаас эргээд ихчийг гэрээс гарч ирэхэд нь онилж буудсан. Харин өөрөө ихнэр бурмаа гарч ирэхэд буудаж зүрхлээв. Гэхдээ намайг энэ бүгдийг хийсэн хүнд хэлэх юм бол би чамааг гэж би сүрдүүлсэн. Тэгэж охиргчийг шатаасан учраас гэвэл хэргийн мөрийг дарах гээд хойд гэрээс нь канистртай бензин затсан бас шатаасан гэж хэлсэн байна. Би ялаагүй. Би ялаагүй шүү дээ. Би ялаагүй. Дээрх балмын тэргийг үлдсэн замбаа авдрыг нь уулж хөргөн ахыхаа дээлийг өмсөд өөрийн цуцтай хувцас тайлж хаяад элэг бүртэн орж канистртай бензинийг хоёр гэрийн хооронд цацаад ал тавьжээ. Дөрвөлзэн асах галын дүүлийг хараад атаа хорслон барагдсан гэдэг. Энэ хүний энергингүй хэрцгийг хүнд гэмтрэхтэнд хууль ямар шийтгэл өгсөн нь мэдээж ойлгомжтой. 25 дахь суглалц дүүлэн дэрэг зурлаас нэвтрүүлэг үргэлжилж байна. Хэрэг хизээч хуучирдаг байна.
юмас өөдөөд бүр байхгүй шүү. Аач. Хүчтэй юмсан нэг хаана ууцсан бэ? За чи дот. Болооч дээ. Ийшээгаа суу аль. Мэдлээ. Хурдан өрөөний бүхс мөнгө хаваа. Ахын чамд өгнө гэж хэлсэн штэ чинь. Өгнө штэ. Хөсвий гуйлгчингууд. Гуйлагчингууд. Муу архичин чи амьдрал авч явж чадахгүй ээжээ чи. Архиндаа живж өгсөн мөр чи чамаагүй охин дүүтэйгээ суулгахгүй манай гэрээс заалчи. Та нар бүр ийм дээрээ туссан уу аа? Асна! Юуч? Чамаг яста. 이 호떡우랑 아프겠어. 제 살짝 가 주모. 주모 약지는 지. 아이씨, 진짜 주모. Сэлмэ